За сайн байцгаана уу? Болор орд подкаст эхэлж байна. Өнөөдөр манай Болор орд подкастт урлаг судлаач Говь Марал оролцож байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн сэдвээ эхлэхээс өмнө та бүхэнд нэгэн зүйл уншиж өгье. Үл дуулдахын хязгаар аянга нүргэх, үл үзэгдэхийн хязгаар нар мандах, үл арилахын хязгаар байхгүй байх, үл тайлагдахын хязгаар мэдэгдэхгүй мэдэгдэх гэж. Үл дагахын хязгаар хүлцгүй сэтгэл үг дууга хашгичин шивнэнэ. Байгаа чимшиг байхгүй чимшиг харагдаж бадтай мэдэгдэн хурмын мэдэгдэх сүудэр туяа. Эсгмээр хурц гэрэлдээ дорхноо харанхуйлах, илэв чимшиг үнэн чимшиг санагдаж, итгүүлэн нэг дуулдаж, эргэлзүүлэн нэг замхрах, хий чимээ чочмоор чанга хадах, дорхноо сарних хоёрт бодоос би суларч бодлын там төлөгдөг. Үл тайлагдах сүудэр туяа. Үл тайлагдах хий чимээ. За ийм шүлгийн хэсгээс уншиж өглөө. Тэгэхээр энэ бол одоо Монголын нэрд яруу найрагч, үргэлжлсэн үгийн зохиолч, гүн ухаантан Дамдын сүрэнгийн Уран хаан шүлгэсэн хэсэг байгаамаа. За тэгэхээр Уран хаан одоо уран бүтээлийн тухай өнөөдөр ярилцаж, Уранхай уран бүтээлийн тухай хүүрэлдэн хий гэсэн юм аа. Яагаад одоо энэ цаг үед ярих шаардлагатай гэж марлаа чи бодож байна? За Уранхай гэдэг энэ одоо зөвлөх юм бол өндөр уул те. Энэ өндөр уулын тухай олон одоо хүмүүс ярьдаг боловч өнөөдөр яг одоо номын дэлгүүрт номын одоо дэлгүүрийн одоо тавиур дээр Уранхай гэсэн одоо автортай номнууд үзэгдэхэ болчихжээ. Нэгдүгээр шалтгаан. За тэгээд бидний одоо энэ цаг үед амьдарч байгаа одоо их хүмүүсийн нэг бол яалтчгүй Дамдын сүрэнгийн Уранхай. За тэгээд Уранхай гэж одоо зохиолчийн тухай бүгд мэддэг юм шиг хэрнээ бас мэдэхгүй тийм талууд Уранхай одоо ном зохиолуудаас харагддаг. Уранхай зохиолч бол одоо 1970 оноос хойш өөрийгөө олон янзаар нээсэн олон одоо төрлийн төрөлд одоо утга зохиолын төрлүүдэд байтугай одоо Уранхаизм гэдэг одоо тийм урсгал чиглэлийг одоо бас гаргаж эрхүүц одоо тийм хэмжээний бүтээл төрөл бүтээж үлдээж байгаа хүний хувьд бид нар яг өнөөдрийн одоо яг энэ одоо цаг үед одоо Уранхайг ярих нь Уранхай зарим одоо бүтээлүүдэд одоо хоорондоо одоо ингэж ярилцсан нэлээд одоо сайхан санагдаж байгаа учраас Уранхайг ярихаар шийдсэн. За нөгөө талаас одоо зүгээр одоо юу гэдэг утга зохиол судлаач биш те. Одоо утга зохиолын мэргэжилтэй биш боловч Уранхай гойг одоо ярих гэсэн шалтгаан нь бол одоо Уранхайг гаргасан одоо философи үзэл санаанууд магадгүй одоо Уранхайг уншдаг уншигчид за мөн одоо түүнд одоо хамрагдах уран бүтээлч нар за мөн судлаач нар одоо Уранхай гойг одоо юу гэж Уранхай уран бүтээл одоо өөрт нь яаж нөлөөсөн, өөрийгөө яаж нээсэн за мөн одоо өөрийнхөө одоо тэр оюун санаа боловсрох одоо явцад одоо тухайн одоо уран зохиолын тухай мэдлэгийг одоо эзэмших одоо тэр мэдээллийг олж авахд Уранхай одоо тэр үлдээсэн миний хөв сан хэрхэн одоо нөлөөлж байгаа вэ гэдгийг бас одоо ярихыг бас одоо зорж байна л да. За тэгээд Уранхайгийн одоо уран бүтээлүүдээс сая таны уншсан үгийн сүг гэдэг номонд байсан энэ шүлгийн мөртүүд за шүлгийн мөртүүд болгоно нь бол одоо өөрийнх нь бусад одоо уран бүтээлчдийг одоо тавцсан биш одоо 1970 оноос өмнөх яруу найрагчид одоо найрагчдын бүтээлийг давтсан гэхээс илүүтэйгээр өөрийнхөө тэр дотоод чанар дотоод одоо тэр дуудлагын дагуу одоо бичдэг байсан нь одоо 70 оноос хойш 80 90 оны одоо яруу найргийн номууд дээр нь илүү одоо тод харагдах болсон. За бүр тэр байтугай одоо нөгөө юуны Шарл Бодлерийн зам гэдэг шүлэгтэй
шүлэг бол одоо яруу найргийн хувьд мөн одоо хин шинжилгээний хувьд парергон гэдэг одоо яг энэ үг хоорондын одоо шилжилтийг хийх явцад одоо маш их одоо шинжилэл авчирсан гэж ярьдаг бол Уранхайван бас одоо шүлгүүдэд энэ одоо онол энэ зарчим бас одоо Уранхайван шүлгүүдийн бүтцэд одоо харагддаг. Гэхдээ яг шүлгийн бүтцийг одоо задлан тайлбарлана гэдэг нөгөө талаасаа утга зохиол шинжилгээний талын ажил боловч нөгөө талаасаа одоо үгээр амьдардаг, үгээр хүнийг одоо тэтгдэг тий одоо амьдрахын тулд бас зарим хүмүүс яруу найргийг уншдаг гэж би бас өөрөө боддог. Яруу найраг бол зөвхөн одоо юу гэдэг энэ тухайн хүрээндээ зөвхөн одоо судлаачдад хамаардаг гэхээс илүүтэйгээр тухайн одоо уншиж байгаа нийгмийн одоо тэр хэсэг бүлэг хүмүүст бас одоо хамааралтай байдаг болов уу гэж хувийн зүгээс бас боддгоо. За тэгээд ер нь бол одоо юу гэдэг Уранхайг унших, за мөн одоо юу гэдэг Уранхайгийн дараа гарч ирсэн одоо Батбаяр ах те одоо өөр одоо бусад 70-аад оны одоо яруу найрагчид, зохиолчид за 90 онд гарч ирсэн нөгөө хин галсан сухах үлзий төгсөгч гэдэг ч юм уу те энэ яруу найрагчдын бүтээлийг одоо нөгөө бүтээлийг одоо юу гэдэг олон хүмүүс мэддэг хэрнээ бас мэддэггүй одоо зүйлсүүд бас байд юм аа. За нөгөө талаас эдгээр одоо хүмүүсийг бид нар мэдээд байна гэдэг нь одоо лаг болох гэдэг одоо юу гэдэг тий гайхуулах гэдэг ийм явдал бол ерөөсөө биш. Уранхай гэдэг хүний одоо яг энэ бичсэн үг болгоных нь ардталт үг байдаг. Үг болгоныхын санаа байдаг энэ одоо шүлгүүдээр маш олон хүмүүс бас тэжээгдэж тий амьдралынхаа нэг хэсэгт одоо урам зориг авч эсвэл ухаарлыг авч тий ингэж явдаг болоо гэж би бас тий Уранхай зохиолч хэрэгтэй бол одоо миний ертөнц нийгэмтэй холбогддог ганц сувг болвол миний дурсамж бодлууд гэж хэлж ийсэн. Тийм болохоор одоо би өнөөдөр одоо нэг тас хөндлөн юм яриад анх Дамдын Цэрэнгийн Уранхайг анх яаж одоо уулзаж нүүр тулж уулзж ийсэн бэ гэвэл одоо Добролюбовын гудамж гэдэг чинь Горкийн нэрмжид их сургуульд 70-аад оны сүүлээр сурж исэн. Тэр үед нь одоо Дармын Батбаяр манай авгатай хамт одоо нэг дор нэг өрөөнд байж исэн. Тэгээ очиж танилцж исэн. Дараах нь бас Горкийн гудамжинд нэг таарсан байгаа. Тэгээд эхлээд Батбаяр ах явж исэн. Тэгээд цувсан маягтай тэгсэн мөртлөө хамт явж исэн. Тэгээ араас нь Уранхай ах явж исэн. Тэгээ Уранхай бол тэр Москвад бол нэг юм цагаан одоо панс гэдэг юм уу, пүүсүү гэдэг юм уу, цагаан Монгол ингэртэй сам сүмсч гэсэн явж исэн. Тэр 70-аад оны сүүлчээр бол тийм одоо үндэсний хувцсын тэр хүмүүсийг хөмсдөггүй байсан. Тэгээд хэдийн ингээд одоо манай музей дээр ирэхэд нь харсан чинь урд дээл өмссөн, урд үстэй. Тэгээ надад нэг тийм ассоциац төрсэн байхгүй. Тэрний юу гэхээр бүр баг бахад бид нэр одоо Бямбын Эренчингойг Сүхбаатарын талбай дээр явж байхад дагаж гүйдэг байсан. Тэгэхэд бол маш итгэхэд өвөрмөц хувцалсан санагддаг байсан. Тэгээ нэг урт дээлтэй, цагаан үстэй одоо тэгэл тэр бүс мөс нь бол их тоног моногтой ихэд анхаарал татчихсан санагдаж байгаа. Тэгтээ их тодон гихш сар дөнгөн дээлтэй байсан шиг санагдаж байгаа. Тэр одоо баг хүүхэд байсан учраас араас нь одоо дагаж хүүхдүүдийн хамт гүйлдэж сонирхож харж ирсэн тэр юм байгаа Бямбын Эренчингой. Тэгээд энэ Уранхайгийн тухай одоо зохиолч аюулзсан нэг удаа тэр хэлэхгэр дээлээ өмсчгөө цахал үсээ цантуулж явахт нь одоо Улаанбаатарын өвлийг чимдэг энэ төр гэж бичсэн байсан. Тэгээд тэгтээ бол тэр одоо тэр цантсан сахал үстэй одоо нүүрний цаанаас бол цаанаа нэг толгор тийм одоо юу гэдгийг саруул царай харагддаг байсан гэж бичижсэн бол надад бол тэр яг ийм юу төрүүлсэн байхгүй. Яа нэрээ тэмдэ гэж харагдчихсэн. За тэгээд тийш тэгээ Уранхайгаа чинь одоо манай Улаанбаатарыг чимж байгаа цөөхөн одоо бод галууд энийг шүү дээ. Одоо чи үнэхээр одоо Уранхайгаа юу тэгээд тий. Тэгээ одоо тухайн үедээ бол нөгөө
дотоод шатлалтын хөтөлбөр гэдэг зохиол гарч ирсэн. Тэгээд тэр чинь утга зохиол сонин дээр хэвлэгдсэн их сайн санаж байна. Тэгээд манай гэр бүл нэг сонин загтаг байсан. Тэгээ миний аав дотоод шатлалтын хөтөлбөр ийм сонин найрагд гарсан байна гэд. Тэгээд тэр үед Урайхагог бол Москва хотын ардын аж ахуйн сургууль төгссөн хүн гэж ярьдаг байсан санагдаад байгаа. Эдийн засгч мэрэгжилтэй байлаа. Тэгээд их өвөрмөц сонин зүйл байсан учраас одоо тэр утга зохиол сонио унших гээд очрлоод тэгээд эргүүлж уншина гэд тэр утга зохиол сонин бол үнэхээр одоо ингэж бидний гараар орж тэрийг уншаад тэгээ одоо яг одоо тийм хаалттай нийгмийн үед яг тэгж хүн сэтгэх нь маш их сонин санагдчихсэн. Тэгээ бид нар бол ингэж яаж бичдэг юм болоо л гэж гайхажсэн тухайд нь. Тийм. Би бас нэг уншижсэн дотоод шатлалтын хөтөлбөр гарснаас хойш олон нэг шүүмжлэлийг дагуулж ирсэн. Тэр үедээ. Тухайн тэр цаг үед л одоо Урайхагийн одоо тэр бичсэн зүйлийг ойлгох тий нөгөө талаас нөгөө алсын хараатай улсууд нь бол Урайхагийн юг дэмжижсэн бол үзэл санааг дэмжижсэн бол бусад хэсгүүд нь одоо Урайхаг одоо юу яаж гин одоо дэмий бичлээ тий одоо энэ бидний одоо үзэл санаатай нийцэхгүй байна гэсэн одоо маягийн хоорондын маргаанууд өрнжсэн юм билээ. Тэгтээ Урайхаг гой бол одоо яг энэ дотоод шатлалтын хөдөлгөөрөө бичснээс хойш яг одоо энэ үзэл санаанда одоо үнж явсан, тууштай явсан ийм яруу найрагч зохиолчны нэг л дээ. Тийм ээ? Тийм. Тэгэд одоо ингээд тухайн үед бол нөгөө Урайхагийн үгийн сүг би уншаагүй байсан. Тэг ер нь л энэ зохиолч хүн гэж мэддэг учраас одоо их зоригтой ярилцдаг байсан. Одоо бодоход бол энэ нэг одоо Сүүдрийн туяа гэдэг шүлгийг уншичаад одоо сүүдэр дүрсээ битгий надрууд өх бие бүгд тодруул танигдахын завсар замран одоо халах чигүүрийн салхиар хацрыг мөн норгоод харанхуй давлгаар руу шунган далдарсан шүү хараацаач байсан юм гардч байсан юм уу хэн мэдлээ мэдээд би юу хийнэ гэд энэ шүлгийг уншсан байсан бол бараг л одоо амар тийм сүртэй бууж ирдэг. Тэгээд одоо Урайхагийн энэ үгийн сүг уншиж хахад зарим хэсэг нь бол маш их өгүүлбэр мөр болгоно одоо маш их агуулгууд багтааж их агууламж их сайтай одоо зургаар бол маш нэгтрэлтэй тод зураг учраас тэр төрсөн хүн цэгт бол бас амаргүй. Жишээлбэл би одоо Урайхагийн шүлгийг бол ороо унших бол надад тэр ороо чинь нэлээд хүнд байдаг байхгүй. Тийм учраас өглөө уншаад ер нь унсныхаа дараа болгон хүн яаж ингэж юм бичдэг байна л гэдэг бодол дагуулж идэг. Тэг ялцчихгүй тэгж одоо үгийг одоо тэгж урална гэдэг бол тийм одоо сэтгэлдээ яаж ингэж бичдэг байна. Хөө энийг яаж ингэ хэлчихвэ тэг яаж ингэ илэрхийлчих вэ гэдэг тэр энэ юунууд бас яваад байгаа байхгүй. Тэгээд бас яг энэ шиг бас яг шүлэг шигэ юм одоо жүжүүд бичсэн байлээ л дээ. Жүжүүдийг энэ бол сүлд уншсан. Яг энэ тад дэлгэцийн контемпорари бүтээлүүд гэдэг яг энэ нэр ал надад яг онсон юм шиг надад санагдсан. Яалтчгүй яг одоо контемпорари байх бүтээлүүд бичсэн байсан. За яг энэ 16 онд гаргасан энэ номондоо болохоор хэд хэдэн абсурд жүжгүүдийг бичсэн байсан л да. За яхаа абсурд гэдэг үгээс зайлах юм бол одоо холдох юм бол контемпорари тий. Өөрөөр хэлбэл үзэгчийг одоо зохиогч тайз үзэгч гэсэн энэ гурвын хоорондын харьцаан дээр үзэгч буюу уншигчийн хоорондох энэ харилцаануудыг илүү их одоо авч явсан. Уншигчийг илүү их одоо чухалчилсан ийм контемпорари бүтээлүүд өөрөөр хэлбэл уншигчийн оролцоог одоо дэмжсэн ийм одоо бүтээлүүдийг энэ номонд илүү их одоо шингэн. За яг одоо жишээлбэл энэ туглын зүйд буюу оршихуйн давтамж гэдэг энэ одоо жүжигэн дээр нь бидний одоо амьдрахын тулд амьд байхын тулд
бодож явдаг, хэрэгцүүлж явдаг тий. Гэхдээ яг бас заримдаа бас байнга бодоод байдаг зүйлс биш л дээ. Ер нь одоо юу гэдэг ингээд заримдаа ингээд хүн ингээд амсыгээд зав тусаад тий. Эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн амьдралд нь ямар нэгэн зүйл тохиолдсны дараа ингээд боддог тохиолдож байхтай ч юм уу тий ингээд боддог зүйлсүүдийг нь чи бичсэн байгаа юм л да. Энд бол хүний одоо амьдралын мөн чанар оршихугаас эхлээд одоо тухлыг одоо махыг тухлын мах одоо гой зөөл учраас тухлын махыг одоо эдгийн тулд одоо ингээд алж байгаа энэ үйл явц дээр тулгуурсан юм жүжиг байгаа. Тэгээ яг энэ жүжигэн дээр бол хайрлна гэдэг зориулагдана гэсэн үг шүү гэж одоо яг бичсэн байдаг. Тэгээ хайрлна урайхаагаа ихэнх одоо яруу найраг энэ жүжиг үргэлжилсэн үг ихэнх зохиолууд дээр бүтээлүүд дээр хайрын тухай гардаг. Хайрын тухай. Тэгээ хайрын тухай урайхаагаа үзэл бодол байхгүйгээр бас одоо урайхаагаа бүтээлүүдийг бас хүлээж авахд хэцүү. Яаж ингэж орчлын ертөнцийг хайрладаг байна тий? Яаж одоо зүгээр л одоо шууд тэгж ирж яхад би амьд явна тий? Энэ чимээнд би хачин их хайртай гэж ингэж хэлэх одоо яаж ингэж хэлдэг байна тий? Хайрын тухай ингэж гоё илэрхийлсэн. Тэгсэн мөртлөө маш эгэлж ирэн тий? Бид нар ч гэсэн тэр шууны дууг сонсч байгаа. Тэр моддын чимээдийг сонсч байгаа. Гэтэл одоо хамгийн эгэлж ирэнд одоо тэгж илэрхийлж чадчихна гэдэг нь бол тэр гайхамшиг нь оршиж байгаа тий. Одоо яг тэр өөрийнх нь тэр ингүүн байгаа тэр байдлаас хайр мэдрэгдэж байна л та. Хайр надад мэдрэгддэг унших болгонд ерөөсөө. За тэгээд энд бол одоо Бурхны шишний буддизмын хамгийн гол амин сүнс болсон их болсон 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд зорин нэн тэр хүмүүнээ тус дээд айдстад ба өрөөл оршихыг хүснэ гэж одоо шүлгийн одоо энэ юун дээр зохиол төр гардаг. За тэгээд тугал бол одоо зүүдэндээ үл таних нэг хүнтэй уулзж байгаа. За энэ үл таних хүнтэй уулзж байгаа энэ хоорондын нөгөө диалог буюу ярианууд нь яг одоо хүн буддишнд байдаг үндсэн ойлголт бол одоо хүн одоо хүнтэй хөөхөд одоо дараачийн төрөл гэж байдаг бөгөөд дараачийн төрөл рүү явах тэр одоо үхлийн дараах 49 хоног тийм хөх одоо тэр явц зуурын орон тий зуурдын орон гэж нэрлэдэг тий тэр одоо явцыг энэ үл таних хүнтэй хийсэн энэ диалог одоо харуулдаг. За яг энд болохоор зүүдэндээ бол үл таних хүн тухал дээр хурж ирээд хоёлаа амар гоё газар руу явъя. Тэр бол одоо Деважин гэсэн үг тий. Тэр гоё газарт чинь тэгвэл одоо өвс уран бол ус байна уу миний хам цангаад байна. Тийм гоё газар юм уу гэд. Тэгээд энэ үл таних хүн бол одоо тэр бол өстой дээд одоо Сугавадын орон ийм гоё одоо газар руу чи намайг хүргээд өгөөч. Би бол одоо ингээд их ядарч байна. Би чиний дээр чинь одоо ингээ мордоод явчих гэхгүй гэсэн. Би тугал учраас одоо чамайг даахгүй штэ гэсэн чи би бол одоо баг хоосон гэсэн үг ээ. Би бол одоо маш хөнгөө учраас чи намайг ингээд мордуулаад тийшээ аваад яваач гэд энэ юм дээр жүжигэн дээр гарч байгаа байхгүй. Тэгээд энэ тугал үл таних хүнийг одоо өөрийнхөө нуруунд дээр мордуулаад тэр газар руу очисон чи тэр газар нь үнс нуруунд болцсон юм балгас шиг газар байсан. Тэгээд эндээс яг үл таних хүний бас нөгөө гэгэрлийн хэсэг бас энд гардаг л та. Тэгээд энд юу гэхээр энд байсан одоо газар те Деважин шиг одоо тунгалаг устай, ном ногоон талтай маш сайхан газар байсан чинь ягаад энэ үнс нуруунд болчихоо гэд тугал асуусан чинь үл таних хүн одоо тэгээд үнэнг би одоо оллоо. Гэхдээ энэ газрын нэр нь ямар нэртэй байсан? Ямар газар чи намайг аваад ирвэ гэж тугал хийсэн чинь энэ бол Монгол гэдэг нэртэй газар байсан тий. Гэхдээ энэ бол ингэж болгосон хүмүүс бол миний одоо төрлөختөн буюу хүн төрлөختөн одоо энэ Деважингийн орныг одоо юм үнс нурам шиг болгочлоо. Өөрөөр хэлбэл нөгөө бид нар одоо юу гэдэг нөгөө байгальтаа бид нар одоо энэ орчин тойрондоо хайргүй хандж байгаа энэ одоо үзэгдлийг хэсэг бас харуулдаг юм л та. За тэгээд чамаа хэн гэдэг вэ гэд тугал асуусан чинь намайг Сэдэд Ратна гэж хэлээд тэгээд
би одоо миний ам цангаад байна. Би ээж дээр очимоор байна. Ээжийнхээ сүг өгмөр байна. Би одоо ингээд тэгвэл би эргэж явлаа. Чи надтай зүг эргэж явах уу гэсэн чинь үл таних хүн би үнэн олсон учраас би эргэж явахгүй. Чи одоо ингээд эргээд явдаа гэдэг. Энэ хэсэг бол ингээд төсдөг. За үүний дараа бол яг жинхэнэ тугал зүүднээсээ сэрдэг. Зүүднээсээ сэрэхэд нь эзэн нь одоо нэгэн одоо тийм хачин царай зүстэй хүнд одоо тугалыг зарж байгаа. За тэр тугалыг зарж байгаагаа шалтгаан бол одоо миний ихнэр Монгол тугалын мах бол одоо дэлхийн хамгийн амттай мах учраас одоо ингээд хайгаад одоо ингээд авч яана гэд тэр яриаг тугал одоо сонсдог. За тэгээд гадаа одоо амар халуун байсан учраас одоо тийм сүйдрөвчөнд оруулаад хэсэг байлгаж хагаад тугалыг одоо нядлахад одоо тугалд бол хачин сайхан мэдрэмж төрж ирсэн гэж гарч байгаа. Нөгөө талаасаа бас одоо тугал өөрийнхөө хөхөд одоо бэлтжижсэн. Одоо энэ наран удаан байх сүйдрэх газарт очиод хачин ихгүй амрах юм мэдрэмж бас яг энэ хэсэгт маш гоё одоо орж ирсэн байдаг. За тэгээд дараад нь би бүр энэ юг ярьчлаа жүжиг. Тугалыг үгүй тэр тугалын мах их нэртэй зөөлөн мөөлөн гэд бас нэг юм цаана нь бас нэг дүр байна. Одоо бодит амьдралын нэг юм хэлээд нь шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгээд энд бас гарч байгаа. Яг жинхнээсээ одоо тугалын зүүдэнд энэ тугал бол одоо энэ Сугавадын орн гэж юу вэ? Тэ ингээд зурдын яг ингээд зүүдэрээ дамжуулаад мэдсэн бол тугал жинхнээсээ одоо сүнс болоод тугалын сүнс болоод нөгөө үл таних хүнтэйгээ уулзж байгаа зүүдэндээ харсан. Тэгээд нөгөө өөрийг нь одоо худалдаж авсан сонин хүнтэйгээ уулзж байгаа өөрийнхөө эзэнтэй бас уулзж байгаа юм хэсгүүд гарч байгаа. За тэгээд энэ хэсэгт гарахтаа бол тугал яалтчихгүй одоо нөгөө зуурдын орноор яваад авдын орн буюу цаглашгүй гэрэлтийн орноор дамждаг. За яг энэ цаглашгүй гэрэлтийн орноор дамжиж байхдаа одоо бурхантай ярилцдаг хэсэг гэдэг. Тэгээд бурхантай ярилцж байхдаа хүмүүс амьдралын хамгийн гоё одоо хэсгийг мэддэггүй. Хүмүүс хайрлахыг мэддэггүй. Хүмүүс энергийг мэддэггүй. Одоо магадгүй зарим нь хожим ойлгодог гэсэн юм утга санаанууд явж байгаа. За тэгэхээр яг энэ ингээд жүжиг дуусна. Гэхдээ яг Урахага өөрийнх нь бичснээр бол яг өөрийнх нь энэ тайзлагдсан яг энэ contemporary бүтээлүүд дундаас яг энэ одоо яг бидний абсурд гэж нэрлэдэг байгаа яг энэ жүжигнүүд дундаас бол миний одоо жүжигийг 5 хүний нэг нь одоо ингээд маш таашаалтайгаар хүлээж авах юм бол миний зорилго биеллээ гэж Урахаа энэ номон дээр бичсэн байлээ л дээ. За тэгээд энд Урахаагаа бас одоо философи үзэл санаа бас яг энэ давхар явж байгаа. Энд бас нэг сонирхолтой жүжиг хэсэг байна л да. Энд ханнууд гэдэг нэртэй жүжиг байгаа. За энэ ханнууд жүжигтэй болохоор Урахаагаа ч гэсэн өөрөө бас ярьсан л да. Ханнууд жүжиг онцолж ярьжсэн. Ханнууд одоо ингээд хоорондоо ярилцаад хамгийн анх юу байсан тэр мөн чанар лугаа тэр их рүүгээ очих гэсэн хамнууд хоорондоо ярилцж байгаад би шороо байсан, би ус байсан гэд хоорондоо би хаан болохоос өмнө хамгийн анх ийм юм байсан гэж хоорондоо ярилцдаг. Тэгээд эргээд одоо өөрийнхөө тэр их урсгал руугаа эргээд тэр өөрийнхөө тэр оршихуураа очиход бол яадаг вэ гэхэд нэг хаан нь өөрсдөө нураах тэр санааг гаргадаг. Дөрвөн хаануудаа ярилцж байгаа. Хооронд өөрсдөө нураачих юм болоо да гэд хан дураатаад бид нар өөрсдийнхөө тэр их үндэс рүүгээ явах юм байна гэх. Тэгээ өөрсдөө хаанууд ингээ хоорондоо би нэгэ нураасан чинь тайзны голд ингээ зөвхөн телевиз л байдаг. Тэгээ өөр юм байхгүй. Тэгээ телевиз гэдгэн асаад ингэж одоо ингээд Улаанбаатарын дээгүүр ингээд үл үзэгдэх биед явлаа. Ханнууд ингээд өөрсдөө нураад байна. Энэ пашин гот гэд. Тэгээд тэр зурагт унтраад ингээд энэ жижиг ингээд дуусч байгаа. Тэгээд энд бас одоо нөгөө өөрийнх нь хэлдгээр би одоо бүх шашныг одоо хайрлж хүндэлж дээдэлтгээ. Буддизмэгч тэр, бөмбөрөглөгч тэр, христигч тэр тэ
тэр бүхний цаана юу байдаг вэ гэхээр хамгийн эцэстээ хайр байдаг. Тийм учраас би одоо энэ бүхнийг одоо хөндлөн дээдлэгээ гэж одоо өөрөө хэлчихсэн. Яг тэр шиг одоо яг энэ ихэнх одоо бас бүтээлүүд энэ буддишны үзэл санаа, буддишны одоо хүн байх мөн чанар, амьдралын мөн чанаруудын тухай ураа хаваа одоо илүү одоо бичдэг болов шүлгэн дээрч тэр өгүүлэлгэн дээрч тэр тайз дэлгэцийн бүтээлүүдэд ч тэр. Тэгэхээр одоо сая жижигүүд нь явлаа. Жижигүүд нь тэр өөрийнх нь онол философи үзэл санаа бас явж байгаа. Тэгтээ одоо нэг зэндмэн гэдэг нэг онол байдаг шүү дээ, тийм ээ? Уран хогван. Тий, тэр онолоо ганц хүний хөдөлгөөн гэж өөрөө нэрлсэн байлээ. Тий, ганц хүний хөдөлгөөн. Нөгөө 90 онд бас нөгөө юу гэдэг оюун санааны хувьд нийгэм өөрөө нээлттэй болж ирсэн. Урлаг арай өөр одоо арай өөр илэрхийлэл рүү шилжсэн тий. Арай өөр үйл хайгуулыг хийж эхэлсэн. Тэгээ яг энэ үед бол нөгөө яруу найргийн бас бүлгэмүүд бий болж ирсэн юм байлээ л дээ. За одоо бидний мэдих одоо нөгөө гунуу гол ус намуухан урсан даш балбар юм тий. Тийм даш балбарын. Бишүүбүү чинь тэрэнд ордгоо үгүй. Бишүүбүү бол одоо яг энэ урай хаваа одоо гаргаж ирсэн хөдөлгөөнүүдийн нэг юм байлээ л дээ. Одоо хөдөлгөөн гэх үү. За хөдөлгөөн Урсгал гэх юм уу? Урсгал гэх нь бас өөрсдийнх нь одоо яг нэрлэж байгаа нэршлэр л явсан л дээр байна. За дараа нь бол бидний энийг бол өөрөөр харна. Одоо бидний одоо харж байгаа юу бол өөрлөлтөө энэ бол одоо үгүй өөрчлөлтийг хийх гэсэн оролдлогууд байсан байна те. Энэ бүлэг болж нэгдснээрээ ийм одоо ураа те ийм нэгдлүүдийг бий болгож байснараа илүү одоо сэтгэлгээний эрхчлөлөг тунхаглахыг зорж ирсэн. Бүгд л одоо тийм эрхчлөөний тунхаглахыг одоо эрхчлөөг ирмэлцэлж ирсэн энэ зүйлсүүд нь өөрсдийнх нь одоо энэ бүтээлүүд дээр нь л одоо харагдаад байгаа юм л та. Тэгээд энэ бишүүбүүгээс ихсүүлээд тэр одоо Зэнэмний онол гэдэг одоо Монголын нийгмийн хөгжлийн философийн асуудлууд гэдэг энэ цувралуудыг бас бичсэн байлээ л дээ. За яг энд болохоор одоо Монголын нийгмийн одоо яг энэ өөрчлөлтөнд одоо хувь хүн өөрөө одоо тухайн байдгал өөрөө яаж оролцох юм? Нийгмийн одоо хамгийн зөв одоо тогтцтой, зөв тогтцтой, зөв одоо тийм нэг эргэлттэй юм байснараа тэр одоо хөгжил нь өөрөө яаж явагдах вэ гэдгийг урайхаа өөрийнхөө одоо яг энэ үзэл санааны үднээс бичсэн байлээ л дээ. За яг нийгмийн философи гэдэг бас нэг одоо философийн нэг одоо хэсэг байна л та. Үндсэн философи одоо категори дундаас одоо нийгмийн философи гэдэг сүлд гарчсан ойлголт. За яг энэ нийгмийн философи дээр бол одоо манай судлаач Таш Шондан гой бол одоо нийгмийн философиг илүү их одоо судалж одоо философчин одоо гэдэг философитлтыг хийдэг бол ураа хаваа одоо илүү одоо юу гэдэг нөгөө уран зохиолын хэлтэй яг өөрийнхөө үндсэн тэр одоо хөтөлгөөнийхөө тэр үндсэн суурин дээрээ үзэл санаан дээрээ тулгуурлаж гэдгээр зэнтмэн гэдэг онолоо одоо бий болгоод цувралуудыг бичсэн байлээ л дээ. За тэгэхээр нөгөө бишүүбөгөөс зэнтмэний онол хүртэлх юм зам бол өөрөө зөвхөн ураахайгаа гаргасан л зам байсан. Ураахайгаа одоо юу гэдэг энэ нийгэм, энэ хүмүүс, энэ бүгд одоо ингэж болохгүй байна гэж одоо гадаа гудамжинд одоо ойрлохоос илүүтэйгээр одоо оюун санаанд хүнд өөрт нь одоо хүртэх унших одоо яг энэ арга замаар өөрөөр хэлбэл зөөлөн арга зам юм л та тийм ээ. Зөөлөн арга замаар ингэж бид нарт одоо хүрч ийн л та. Одоо яалтчгүй эргээд бид нар одоо яг энэ зэндэмний онолыг бид нар одоо юу гэдэг сууртайхан шиг одоо эргцүүлж унших хэрэгтэй. Эргцүүлж одоо ойлгохыг одоо оролдох хэрэгтэй л дээ. Одоо олон хүмүүс ерөөхдөө тэгж залхдаг л та. За философи гэхээр л ингээд нөгөө дөлдөг тийм ээ.
философи асуудлууд гинэ гэдэг ингээд дөлөх жишээ нь те. Энийг одоо юу н ойлгосноо би яах юм? Энийг ойлгоод одоо би гүнзгийрх дургүй байна уу? Ямар тийм би одоо ингээд энэ Монголын нийгмийн философи асуудлуудыг ойлгоод юм. Ер нь философи гэдэг үнийг ойлгоод юу гэдэг ингээд миний граммад бяга төрөг ороод ирэх. Тийм надад ямар ашигтай юм те? Надад ямар ашигтай юм те гэдэг тийм байгаа. Тийм ойлголттой байдаг л та. Гэхдээ ерөнхийдөө нөгөө энийг бол одоо нөгөө юуны 20-80 он л гэдэг шиг те 20% нь те би ингээд нийгэмд амьдарч байгаа. Би одоо нийгмийг бүтээлцэж байгаа хүмүүсийн нэг одоо юу гэдэг те нийгэмд одоо өөрийнх нь эзлэх байр суурь гэдэг юм уу те ингээд нийгмийн зүгээс хүний одоо тухай одоо ойлголтууд байна шүү дээ те нийгэм хүний хоорондын одоо асуудлууд. За энийг одоо юу гэдэг энэ нийгэм хүмүүсийн хоорондын асуудлыг хамгийн одоо юу гэдэг хүнлэгээр хамгийн энэрнгүйгээр зохицуулж байгаа ойлголт бол нөгөө бидний нэрлээд гэдэг нөгөө ёс зүй юу лээ ёс зүй одоо шудраг ёстэй гэж нэрлээд гэдэг бидний нөгөө хамгийн их тийм байхыг шудраг ёс мандсан ёс зүйтэй нийгэмд амьдрахыг хүсээд идэг хэрнээ нөгөө талаасаа бид нар тийм байхыг өрөөсөө хүсдэггүй ч юм шиг одоо юу гэдэг энэ шудраг байх ёс зүй этика гэдэг юм чинь хамгийн гол үндэс суурь нь өөрөө философи асуудлууд дээр суурилж байгаа учраас бид нар өөрсдөө тэндээс цухтаад байна гэдэг чинь одоо юу гэдэг бид нар ёс зүйтэй байхыг хүсэхгүй байна, шудраг байхыг хүсэхгүй байна гэдгийг бас нөгөө талаасаа илэрхийлээд байгаа юм шиг тийм. Тэгээ тийм учраас энэ ойлголт бол ерөөсөө л ихэнх одоо нийгэмд гарч ирж байсан юм үзэгдэл юм шиг байгаа одоо юу гэдэг шудраг биш байдаг тий ёс зүйгүй байдаг энэ моралгүй тий иймэрхүү байдлууд бол одоо хүний өөрийнх нь төрлөх одоо чанаруудын нэг юм шиг. Гэхдээ ийм биш байхыг хамгийн дээдээр энэрэнгүй байхыг хамгийн дээдээр бусдыг энэрхийг хайрлахыг урайхаагаа одоо бүхэл үзэл санаагаараа л одоо уриалж байна гэж би бид нарыг дуудаж байна тийм ээ. За тэгэхээр хоёлаа одоо энэ хөөрөлтөөнийхөө төгсгөлд одоо яруу найр руу нэргээд ирхөө. За тэгээ. Энэ хоёр бол үнэхээр одоо ингээд бүр нягт холбоотой зүйлүүд байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо энэ үгийн сүү гэдэг номонда би хайртай байдгийг. Тэгээ энэ бол ингээд цүнхэндээ хийгээд явахад бол үнэхээр хөнгөн жин болохгүй те. Одоо гадаад байдлаас тэгээд ингээ үе энийг ингээд нэгэд харахад бол сайхан байдаг. Сайхан байдаг. Гэхдээ энэ маш ингээд одоо халуун гониг байдаг гэж өөрөө бас хэлдэг штэ тийм ээ. Тэр шүлэг бүтээлд нь тийм учраас би одоо ямар ч гэсэн ороо унших хүсэлгүй байдаг. Ягаад гэвэл нойргоо олж мэднэ, зүү зөөдөлж мэднэ гээд. За тэгээд одоо энэ үгийн сүү гэдэг номынхон төгсгөлт нэг яруу найрагч Түр Баттай ер нь загтлууд бичиж солилцсон байдгийн бичгээр. За тэгээд тэрний эцэст бол ингэж өөрөө бичсэн байдгийн би одоо уншия. Намайг унсны дараагаар одоо энэ нэвтрүүлгэн жаргаж гом арал чиний дэвтэр тийм үү чэжинд одоо ямар нэгэн гоё шүлэг байвал бас хэлж өгөөч. За ингээд эргэлзхийн данал жаргал минь юм илэршгүй сууд сүдрийн туяал бодлын минь даруул юм үзэж болохгүй завсрах зай сэтгэлийн минь бэлчээр юм үнэмшиж үнэмжиж болохгүй завсрах үнэн найргийн минь шав юм. За энэ нөгөө яруу найрагч Түр Баттай хоорондоо ингэж одоо солилцдог одоо урайхаагаа бас айгүй олон загтал бичдэг тий. Хүмүүс одоо шинэ гарч ирж байгаа хүмүүсийг бас их дэмждэг тий. Өөрөө тийм гой нээлттэй юм хүн шүү дээ. Тийм. Тэгээд бидний хайртай бидний одоо юу гэдэг байгаад нь баярлалтай хүмүүсийн нэг. За тэгээд урайхаагаа одоо модод гэдэг урайхаагаа модны тухай бас зөндөө олон бичсэн байдаг. Тэгээд энэ модод гэдэг нэг шүлгэнд би өөр хувийн зүгээс их дуртай. Чи нэг би саяхан ингээд урайхаагаан шүлгээг ер нь тайзан дээр уншихад ямар байдгүй гэж жүжигчин Монгол улсын гоё жүжигчин Сосор Хормос суусан. Тэгсэн чинь
тайзан дээр ямар болоо эн чинь ингээд уншаал байхад мөр болгоно л бодол авчраал тийм ээ. Тэгэл тэр хүний бодолтой дурсамжтай холбогдоод ингээд явна. Уншихад гэсэн чинь сосор ором уншиж үтсэн чинь цаг илүү хаана гэсэн багнуурд ч гэлөө одоо тайзнаас унших хүмүүс чив чимээгүй анир чимээгүй сонсч ирсэн гэсэн тэр үг болгоны нь одоо өөртөө шингээж авч ирсэн гэсэн. Урааха шүлгүүдийг уушсахаар нэрээ заримдаа нэг тийм гонигтай болчдаг тий. Нэрээ энэ яг үнэн шүү, яг тийм шүү гэдэг тэр нөгөө өөрийн бодолтой яг ингэж хөтөлцдөг. Яаж ингэж хэлж чадчихна гэсэн бодол надад бас байнга төрдөг байсан. Эхлээд уншиж байгаа. Сүүлдээ бол за энийг юу гэж хэлдэг юм болоо уран хаах гэсэн тийм бас маягаар үзчихдэг. За тэгэхээр моддыг чинь сонсъё. За навцсан чинь шууган чиний үгүү салхины үгүү намрын сэтгэл гэгэлзүүлсэн энергөө чинь чиний нам гүмүү бараан тасарсан шуудын орхисон орон заяа намрын тормын тоос шиг өнгөчн чиний өнгөө зэвэргэн борооны өнгөө чи зовлон таньсан ухаан түн шиг дуугүй байх юм дуугүй үгийг чих сонсдоггүй нүд зүрх хоёр минь л сонсох юм чамтай ярихад хэцүү юм чадахгүй байх тусмаа хүсэх юм аливааг асуумаар санагдана асуултанд чи дуугарахгүй хүүхэд шиг юу ч мэдэхгүй маанаг шиг бүгдэд гэгэрсэн мэрэгэн шиг асуултанд минь асуултаар л хариулах юм аа. За баярлалаа. Тэгээд эрхэм сонсогч та бүхэнд одоо уран когон хэлсэн шиг бид нар одоо нэг бяцхан навч нисгэлээ, хийсгэлээ. Энэ бол одоо уранхан бүтээлийг уншиж тийм ээ судлах чинь ч юм уу, дурлагт чинь ч юм уу одоо ямар нэгэн хөг ая нэмхийг хичээлээ тийм ээ. Тэгээд уранхаагаан одоо уран бүтээлийн тухай хөөрөлдөөнд оролцож шүлэг яруу найраг үргэлжилсэн өгж үжиг гүн ухааны онлынхын тухай ярьж өгсөн урлаг судлаач Гоо Марл чамдаа маш их баярлалаа. За баярлалаа. Уранхаагаан тухай одоо зүрхлэнгүй ярьлаа. Зүрхэлчлээ. Тийм. Тэгтээ уранхаагаан тухай олон хүмүүс ууших тусмаа, ярих тусмаа одоо сайн болов уу гэдэг одоо үднэс энэ удаа уранхаагаан тухай хөрөлдлөө. Тэгээ өнөөдөр ингээд нөгөө цаг уурын мэдээгээр ингээд бороо орно гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ би задлахтал бороо ороосоо гэж бодож гарсан. Тэгээ яг энэ нэвтрүүл хийж явах явцад бол харин нэг тэнгэрт одоо үйл бүрхэл тийм ээ. Чи сархад болгомар чим шиг уйлмар чим шиг салхи хуурэг нэг манан хялганд оролдноо гэсэн хоёр мөрөн санаанд орж байна. За маш их баярлалаа. За баярлалаа. Дараа уулзъя. Дараа дахиад уулзъя.